Сайн бацхан та бүхэн өнөөдөр мэдээ хүргэе. За тэгээд өнөөдөр манай Ski микрофон марцсан учраас энэ удаагийн дугаар их татан дугаар болно. Тийм нэг ийм микрофон олоод залгачлаа. Мик айхаар горчихлаа л та. За тэгээд энэ миктэй дугаар хэр болохыг бүгдээр дорч үзье. Боо бэлдээд хаяад. За гэрт орё. Айгу уналттай шүү тий. Тийм тэгээд уналттай байлаа. Тэгээд уналтын шалтгаан болсон байж магадгүй том мэдээлүүд байлаа. За гэхдээ энэ 7 хоногийн мэдээг бүгд их тэр мөнгөс хүмүүс олж нэг Виталик бүтээрэний мэдээг дээр эхлэе. За тэгээд манай хүн бол 2 сарын 20-нд болсон AMA буюу одоо надад хүснээ асуу гэдэг зүйл орж ихтэй бас нэг сонирхолтой асуултанд хариуллаа. За юу асуу? За ерөөдөө бол ингээд эфтерэм дээр юм казино ч юм уу тим төрлийн ингээд төслүүд хэрэгжүүлье гэдэг тэгэхээр Виталик гэрн дургу тэгээд энэ эфтерэм фаундейшн гэсэн чинь энэ тийм байх буруу гэдэг байр суурийг илэрхийлдэг тэний эсрэг байдаг. Тэгмээд энэс л энэ төслүүдийг оруулж ирэх үстэд эфтерэмийн хөгжил бас ингээд удаашрч байна. Ханшнаас ийм юу өсвөл хөндөртэй биш байна гэдэг шүүмжүүдийг хүмүүс хэлсэн юм байна л. Тэгээд ингэж харж байгаа хүмүүсийг бол ингээд team community байна гэдэгт бол бид бас урам хуурж байгаа. За хэрвээ крипто нэг энэ чиглэл рүү ороод ингээд ийшээ ингээд төлхөө яваад ирэх юм бол миний энэ салбартах миний ингээд саргалж гисэн маш буурах магадaltaй гэдэг зүйлийг хүмүүсийн ярьсан байна тийм зүгээр солоно шиг бараг хүссэн юм гаргаад яваачтай. Тэгэх юм бол хүмүүсийн эрэлт зам мөн бас илүү хөгжилтэй байх талаас нь хүсэж штэ. А тэгмээ Виталик гэв дараа нэг иймэрхүү шийд зүйлийг орхиод илүү яг үндсэн бас чанартай зүйл рүү яваад байгаа шүү тий. Тэр нь бас хүмүүст нэлээд таалагдахгүй шүү. Тийм бас жоохон ёс зүйтэй байя гэдэг зүйлийг хэлж байгаа шиг лээ. Юу н CZ ч гэсэн яг энэ дээр байрсан дэс. Одоо энэ хэд энэ зах зам руу шит coin гаргаад тэрийг янз бүрийн одоо exchange user ингэж арилжаад листлэх юм бол болох хэрэгтэй гэсэн бас нэлээ шүүмжтэй бас твиттэй хийжсэн. За тэгээд би ч үсэн дээр бодлоо мундаг унтах гэж. Өөр усны сонирхолтой мэдээ агш нь болонгууд одоо топ 200 coin болонгууд ингээд ханшийн үзэхлээр сүүлийн нэг жилд байгаагүй ихэд доод төвшөндөө нийт 200 coin 24 орчим хувинд байна гэд хэлсэн мэлээ. Одоо бол топ 200 coin 50 бараг ингээд хамгийн сүүлийн нэг жил байгаагүй доод хүн дээр одоо ер нь хэлбэлж байгаа гэдэг зүйл харагдаж байгаа юм лээ. За тэгмүүд энэ юутай холбоотой вэ гэхээр ингээд саяны болсон энэ уналтаар leverage-тэй буюу одоо тэр нөгөө нэг хөшүүрхтэй арилжаад олон хүмүүс бол одоо ингээд шууд гараад явцаа орхигдсон. За энэ бол ихэд яг үүндээ тренд солигдож байгаа гэсэн үг бас биш ээ. Энэ бол ингээд bull market-д бол ийм хүн одоо энэ цэвэрлэгнүүд бас их хийгддэг. Тэрний нэг болов гэдэг зүйлийг болонгууд Joan Pellicer гэдэг одоо Into the Block гэдэг компани одоо ахлах шинжиж гэх юм уу гэдэг хүн бас ингээд илэрхийлсэн байна. За тэгээд дээрэс нь яг ийм боттой юм уу яг блокчейн дээр суурилсан амьд хэлэлцэж болох юм уу тийм төслүүд хийдэг. Төслүүдээс сүүлийн үед нөгөө нэг маш том одоо нөгөө нэг өндөр албан тушаалтай ч юм уу эсвэл олон нийтийн ингээд дагдаг хүмүүс тийм meme coin их түгээн сурчилснараа яг бодит төслүүд орох мөнгөийг бас өөртөөш нь ингээд залгаа явуулчлаа. Тэгээ энэ бас энэ маш их тэмдэглэж байгаа гэдэг зүйлийг бол ярьсан байна. Бас түрүүн дуугаар хэлжтэй. Хад ч Malay, Trump ч гэдэг юм те энэ томчууд маань өөрсдөө бидрийг нэлээ хиймэрхүү coin-ууд руу хөрөнгө оруулалт хийлгэж маш их хэмжээний бас мөнгөөр маркетс авч хийсэн асуудлууд нэлээд гарсан шүү дээ. За тэгээд өөр нэг сонирхолтой мэдээ гэх юм бол дахиад нөгөө нэг Bitcoin-ийн асуудлууд их орж ирлээ. За тэндээр нь тэр одоо ерөнхийдөө ингээл хоёр стил байсан шүү дээ. Одоо тэгээд scam гэдэг нэг талаар бас зарим биржүүдээс листлэгдээд арилжаад хийгээд $2 хүрсэн явжлаа тий. За Bitcoin бол ингээд дөнгөж листлэгдсэн зэрэг 1.8 60 хүртлээ 65% уналтыг үзүүлсэн. За гэхдээ одоо харж байгаа нь 2.7 хавцаа. За тэгээд аваад ашиг олж авсан хүмүүс бол баяр хүргэе. За тэгээд авч чадаагүй бол бас битээ санаа зовоорой. За ямар ч байсан Bitget, OKX, Maxi гэдэг биржүүд бол листлсэн. За бодит төсөл гэж үзсэн юм уу яасан ямар ч листлсэн. Тэгмээд Bybit биржийн одоо Benzao гэдэг гүйцэтгэх захирал нь болгон шүү Twitter дээр энэ прожектыг бол энэ P гэдэг төсөл угаасаа scam аа гэдэг айгу бодиттой юу томоор одоо ингээд хинээс айхгүй юм мэдгэлсэн ба. За тэнгуутаа өөрийгөө тэгж хэлж байгаа шалтгаан юу гэдэг нь 2023 онд Хятадын цагдаагийн газраас P гэдэг төсөл ерөөдөө юм настай хүмүүсийг илүү онилоод тэр хүмүүсийн хувийн мэдээллийг авч бас тэтгэврийн нам ингээд аваад ийм залин хийсэн тийм тохиолдлууд гарлаа. Та бүхэн сэрэмжлээрэй гэдэг мэдээлэл гаргаж ирсэн юм байна. За тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол төслийн зүгээс болонгууд ингээд Bybit болонгууд төслөө ингээд манай листлэж гэдэг хүсэл тавьсан. Тэр бид нэр Bybit дээр листлэх хүсээгүй гэдэг юм ярьсан юм шиг байна. За тэр нь бол огт хотлаа. Тэгээд Bybit бас ямар нэгэн байдлаар тэдний тэр нэг шалгуурт нийцсэн тэр тестийг давж чадаагүй гэдэг зүйл бас хотлаа. Бид нар бол ямар нэгэн байдлаар fig list гэж ямар ч шаардлага хийгээгүй гэдэг зүйл ярьж байгаа. Тэгээд төсөлж үнэхээр бодиттой юм бол энэ анхааруулгад ягаад хариу өгөхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьж байна. Тийм учраас энэ scam гэдэг зүйлийг ер нь бол
Bybit-ийн CEO бол бас хэлсэн байгаа. За ингээд нэг юм болоод өнгөрцөн байжсэн чинь Bybit маань өөрөө халдлага төрсэн байгаа хак руу тийм. Тэгэлээ. Ethereum алдлаа шүү дээ. Тийм тэгээд юу болсон? Криптогийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй халдлага болсон. 1.4 тэрбум доллар хэмжээний хөрөнгийг бол ингээд аваад явцсан байгаа. За энэ болонгууд нөгөө нэг юу liquid staked ETH буюу яг цэвэр ETH биш зүгээр ETH-ийн одоо нөгөө нэг стейк хийсэн ETH байдаг шүү дээ. Тийм Ethereum-ыг бол аваад явсан байгаа. За тэгээд энэ үйл явдал болсноос хойш Bybit-ийн хөрөнгө нь 536 тэрбумаар буурсан. Өөрөөр хэлбэл Bybit-ийг ашигладаг хүмүүс бас Bybit дээр байгаа хөрөнгөөр татсан ба шүү дээ. Өөрөө холоолгож юм татсан байгаа. За тэгээд яг ийм зүйл болов гэдгсэн чинь ийм зүйл болоод юм дахиад амар том болох уу гэдгсэн чинь Bybit бол галыг урд намжсан. За бидний угсаа хөрөнгө бол ингээд хангалттай хөтөлбөр бол давж байгаа гэдэг. Тэгээд хувьяас бол энийг хүчнэ энийг ингээд cover энийг төлөх ч юм уу те хохлыг багтуулах хэмжээний мөнгө байгаа гэдэг бас галыг бас намжаацад байж байна. Тэгээд хадгалан хийсэн групп нь аль групп вэ гэдэг юм бол Arkham Intelligence гэдэг одоо криптогийн гүйлгийн дээр анализ хийдэг компани юу гэж үзсэн мэхлээр өмнө хойд солонгосын Lazarus гэдэг хадлага хийдэг групп энийг хийсэн бахаа гэдэг. Хэрвээ та Lazarus группийг сонсож байгааг бол энэ бас өмнө Хонконгийн том банкуудыг хадлага хийгээд бас хэмжээний мөнгө ингээд авч исэн юм хакеруудын бүлэглэл байгаа. За тэгээд цааш нь судлаа явсан чинь Lazarus групп бас салон дээрх pump fund дээр хэд хэдэн meme coin-ыг гаргаж rockball хийсэн хүмүүс байх магадлал бас маш өндөр гэдэг зүйл яригдсан байгаа. За энэний өмнөөс 29 сая долларыг Phoenix-ийн халдлагаар бас авсан байх гэдэг зүйлийг ярьж байгаа. За тэгээд блокчейний нөгөө аюулгүй байдал хараацтай Elliptic гэдэг газраас болонгууд Lazarus Group-ийн үйлдэлүүд бол ингээд их ойлгомжтой байдаг. За одоо юу их вэ гэхээр Lazarus Group бол ингээд одоо энэ нөгөө нэг liquid staked ETH буюу те яг цэвэр жинхэнэ Ethereum биш байна. Тэрийг бол ингээд хаана газар очиж байгаа одоо блокчейний үндсэн coin болгоно. Ethereum ч юм уу, одоо Bitcoin ч юм уу, Solana ч юм уу болгоно. За тэгээд тэрийг болгонгууд юу bridge ашиглаж байгаа одоо өөр сүлжээ хоорн ингэж дамжуулдаг. Тэрийг хийх бах. Тэгээ араас нь болонгууд layering гэдэг процесс явна гэж байгаа. Тэрний яадаг вэ гэхээр нөгөө нэг блокчейний гүйлгээ нуух үүднээс маш их олон ингэж wallet дамжуулсан гүйлгээ хийгээд хитэд хуваагаад тэгээд нөгөө нэг bridge үүд chain руу явуулаад өөр крипто энтер болгоод тэр үйлдэлүүд нь бол хийж байгаа хийнэ гэж үзсэн байна. Хөрөнгөө ингээд задлаад олон төрөл болгоод ямар нэгэн байдлаар одоо энэ нөгөө нэг алдагдсан одоо тэр Ethereum биш үүдийг өөрчлөх гэдэг шүү дээ. Аль арай нэг өөр арга замаар мөнгө олох гэдэг шүү дээ. Тий араас нөгөө ингээд бүртгээд ингээд хөөгд явахтал улам хэцүү болгоод тэгж байгаа л энэ мөнгө болгож гарах гэдэг юм шиг байна. За нэг ийм зүйл бол бас болоод өнгөрлөө. За тэгээд одоо бол уналттай энэ бүгд лайстаа би ч гэсэн яаж чинь тэгээд Fedni Grid Index ч бас нэлээд унтсан байгаа тийм. Түүхэнд ч яах вэ? Тэгэхэд бол сүүлийн баг 2 жилийн хугацаанд хамгийн доод түвшин буюу 10 гэсэн маш их хайцтай дээр зааж байгаа. За одоо хэрвээ яг энэ индексийн арга барилыг ашиглаж байгаа бол за extreme greed гэдэг одоо баг маш их хүмүүс шуналтай гэдэг маань баг 2 сар өвгөтэй хугацаанд баг өмнө нь маш их шуналтай байсан. Одоо л эсрэгээр маш их хайцтай бол байна. Тэгэхээр ерөөдөө маш шуналтай дээр нь зараад extreme fear буюу зах зээл маш их хайж авах бидний ажиллах худалдаа авалт хийгээд ерөөдөө иймэрхүү нэг арга барил байдаг. Тэгэхээр мэдээж одоо хааш ийм амар өндөр савлаад байгаа учраас нөгөө dollar cost average хийж арилж яах нь одоо баг хамгийн зөв сонголт болов уу гэж бодож байна. Тэгэхээр адилхан нөгөө futures traders буюу хөшүүрт арилжаа баг хийгээрэй гэж зөвлөмөр. За тэгээд Binance CEO Future Tank гэдэг хүн байгаа шүү дээ. Binance гүйцэтгэл. За бас энэ ханшид нөлөөсөн бас өөр нэг зүйл нь болон Donald Trump одоо ингээд Canada Lumix 25% тариф за тогтоосон байгаа. За тэгээд иймэрхүү эдийн засгийн нөлөөтэй үүш давраас болоод ерөнхийдөө криптогийн болт юм бас нийт уламжлалт эдийн засгийн одоо уламжлалт хөрөнгүүд ч гэсэндээ ундаг. За тэгээд түүхээ харах юм бол иймэрхүү ингээд макро эдийн засгийн одоо энэ савлгаанаас бол крипто ингээд recovery буюу буцаад үнэ хадгалж өссөн байдаг. Тэгэхээр тэр түүх бас давтаж магадгүй гэдэг зүйл бол бас ярьсан байна. За тэгээд Michael Saylor ч гэсэн хичээл энэ жихэд бол биткойн одоо л яг хямдарч байна гэсэн зүйлийг бол ярьж илээ. За ихэд бас нөө Wyckoff гэдэг чинь Wyckoff-ыг харах юм бол ихэд нөө bear trap ч юм уу тэн дээр байна гэсэн нэлээд олон аналистуудаас хэлж илээ. Гэхдээ магадгүй бас энэ өөрөө бас bull run дуусч байгаас нэг үеч байж магадгүй. Тэгэхээр яг одоо ихэнх хүмүүсийн масс ерөөдөө бол сэтгэл зүй бол ерөөдөө одоо бол илүү жоохон шокийн байдалд оруулж байгаа. Буцаад ерөөдөө өсөх гээд байна гэсэн хүлээлт бол байна. Тэгэхдээ мэдээж 100% бидний таамаглаад явахгүй. Тэгэхээр тийм учраас магадгүй энэ маш том уналтын бас эхэлж бас магадгүй тийм. Тэгэхээр тийм учраас ямар нэгэн байдлаар та бүхэн арилж яаж байгаа бол байнгын stop lossтай бас хаана хөрөнгөө өсөй зарлаад хаана яг эртээ үлээж гарах вэ гэдгээс сайн тооцоолох хэрэгтэй байна. За тэгээд Michael Saylor strategy гэдэг компани MicroStrategy байж байгаа strategy болсон. За эднийх дөнгөж сайхан бас
2 тэрбум доллараар нэмж авсан 20,356 шиг биткойн. Тэгээд дундаж үнэ болонгот 97,514. Яа ойлгомжтой та тийм. Тэгэхээр одоо нийтдээ бол энэ компанид бол 499,906 биткойн байгаа. Энэ 33.1 долларын үнэлгээтэй. За тэгээд дундаж биткойныг болонгот 66,357 гэдэг үнээр авсан юм байна. За хэрвээ крипто илүү унаад 66,000-аас доош орох юм бол тэр үед та авах юм бол MicroStrategy гэдэг компаниас илүү хэм дүндээр та биткойныг бас авч чадсан хүмүүсний болох юм байна шүү. Одоо нэг ингэж харахаар бас нөө dollar cost average авч байгаа юм бас сул тал нь бас энэ очдөг те хэтэрхий ханш нөгөө талаар өсөд өгдөг. Тэгтээ бас дахиад аваад ангууд нөгөө доор авсан зүйлээ буцаад дээш нь татаад авах байна. Тэгээ магадгүй ханш унчих юм бол нөгөө буцаад break-even буюу бас алдагдлуу гарах магадлал аягүй өсчдөг. За хэрвээ уналтыг dollar cost average авч байгаа бол энэ өөр ямар ашигтай вэ гэдгийг одоогийн туршлагаас харж болж штэ. За тэгээд та манай дугаарыг тогтмол үзчихсэн бол та MyShell гэдэг coin-ыг бид нар чадвар сонсон баг. За MyShell маань бас Binance дээр гарч байгаа юм байна. Блокчейн дээр гарсан нэг тийм AI төсөл байдаг байсан. Яг ChatGPT шиг тийм AI дөрүүдтэй харьцдаг. Тэгээд та даалгаврын биелүүлэлт явж ирсэн бол бас энэ drop авах хүмүүсийн нэг болцсон байгаа баяр хүргэе. За болж амжаагүй бол угаасаа Binance дээр Binance Lab-ийн хөрөнгө оруулалт хийсэн төслүүдийг бид нар дагаж олоод одоо мэдээлэл хүргэдэг учраас бас манайхад тогтмол үзэх юм бол info drop-ийн даатаруудыг хийх боломж гарч ирэх байх шүү. Тэгэхээр Gomble дээр бас нэг season 1, season 2-т оролцсон бол wallet-а бүртгүүлэрэй гэдэг зүйл бас Twitter-дээр бичигдсэн байлаа. Та Gomble-ыг бас даалгаврт нь орж хийлцсэн бол өөрийнхөө wallet-ыг бас бүртгүүлээрэй. За ингээд миний хүрэх мэдээлэл бид хоёр ингээд хүрэх мэдээлэл бол энэ хүрээд дуусж байна. За ингээд та бүхэн ямар нэгэн байдлаар крипто дээр ажиллаж байгаа бол Binance Page-ийг сонгож харилж агаарай. Доор бол линкээр бүртгүүлэх юм бол 20% хөнгөлөлт буюу цааш арилжааны шимтгэлээс 20% хөнгөлөлт боломжтой байгаа. За Forex-ээр сонгож байгаа бол MFT болон XM гэсэн брокертэй хамтарч доор бол линкүүдээс бүртгүүлэлт харилж байгаа боломжтой байгаа. За мөн фондын данс авахар Mot fund дээр данс авахар бол за Mamba гэсэн кодыг ашиглаад тодорхой хэмжээний хямдралуудыг авах боломжтой байгаа шүү. За ингээд